Тогтвортой хөгжлийн боловсрол хоёр төсөл. San Bazzano. Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөг үндэсний нэгдсэн арга хэмжээг зохион байгуулагчдад энэхүү нэр хүндтэй үйл ажиллагааны нээлтэнд үг хэлэх боломж олгосон чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле нь тэгш хамархууц, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчлэгийг хүргэх, насан туршийн суралцсан боломжийг бүх нийтэд бүрдүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн 4-р зорилгод хүрэх хүчин чармаалтыг дахин баталгаажуулж дэмжсэн билээ. Улмаар тогтвортой хөгжлийн боловсрол 2030 гэх бидний амьдарч буй нийгмийг илүү тогтвортой болгоход чиглэсэн дэлхийн нийтийн үүлийн хүрээг бий болгосон. Монгол улс тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх орнуудын нэгээр сонгогдсонд талархаж байна. Монгол улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын агентлагууд Монгол улсын урт хугацааны бодлого, алсын хараа 2050-д уялдсан тогтвортой хөгжлийн зорилго 2030-д хамаарах боловсролын чиглэлүүдийг эрчимжүүлж ахиулах талаар хүчин чармаалттай ажилладаг. Тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний боловсролын шинжилгээний хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг болгон тусгах шаардлагатай. Энэ талаар үндэсний боловсролын бодлогын шинжилгээний хүрээнд тогтвортой хөгжлийн боловсролыг уялдуулах таатай боломжийг бүрдүүлж, боловсрол шинжилгээ ухааны яамны удирдлага, манлайлалд ор дараагийн 10 жилд хэрэгжүүлэх боловсролын шинжилгээний хөтөлбөр боловсруулах ажил эхэлж байгааг бид талархан дэмжин хүлээж авч байна. Гэвч үүнийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхийн тулд олон салбар болон шинжилгээ ухааны олон чиглэлийг хамарсан арга хэмжээ, аргачлал бидэнд хэрэгтэй юм. Энэ зорилгоор өнөөдрийн арга хэмжээнд байгаль орчин аялал жуулчлалын яам, боловсрол шинжилгээ ухааны яам болон мэргэжлийн байгууллагууд, их сургуулиуд, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид оролцож байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Монгол улсын хүүхэд залуучуудад тогтвортой хөгжилд чухал мэдлэг, чадвар, үнэт зүйл, дадал, зан үйлийг төлөвшүүлэх үйлсэд тогтвортой хөгжлийн боловсролыг боловсролын бүх түвшинд тусгаж, уялдуулах нэн тэргүүний зорилт байх ёстой. Тус багварлан бүх оролцогч талууд экспертүүдийг цуглуулж, тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцох, яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, бодлогын шинжилгээний түн шинжилгээ болон сүүлийн баримт судалгааны нотолгоо, тэргүүн туршлага, чухал чиг хандлагыг санал болгож, хуваалцаж байгаад би баяртай сэтгэл хангалуун байна. Эцэстэн Монгол улсад тогтвортой хөгжлийн боловсролыг шин түвшинд гаргахад түлхэж өгөх энэхүү цаг үе олсон үндэсний нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа зохион байгуулагчдад болон хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье. Баярлалаа, сайн сайхныг хүсье. Тогтвортой хөгжлийн боловсрол хоёр төсөл.